За энэ бүл өргөөл. За энд хийж байгаад өргөл бүр илүү дэш өргөнө. За одоо би нөгөө хайжака ашиглаж ирнэ бол үзүүлэх гээд байна. Энэ бас жоохон цас ихтэй газар ороод ирчихжээ. Энэ нилээн ийм цасан шүү дээ. За тэгээд ана болохоор жакны бейс. Энэ ARB-гийн гидер жак болохоор за нөгөө энгийн нөгөө төмөр жакийг бол их амархан байдаг юм аа. Хэрэглэхэд арай илүү хялбархан байдаг. За байршлан болж юу. Жоох ийшэл авахаар байна. За ер нь яг л таарцсан харагдаж байна да. Манайхан хайжакны талаараас нилээ юу байдаг вэ? Олон төрлийн хайжакууд байдаг шүү дээ. Энэ ARB-гийн гидер жак болохоор ер нь ийм гидер жакууд их ашиглахад амархан байдаг. Яагаад вэ гэхээр одоо ингээл ер нь бол ингээд ARB гүпэрт бол бүр мэдээж амархан болчихж байгаа нь. Шууд бэхлэг нь байж байгаа учраас тэгэл ямар ч хүч орохгүй. Ингээ өргөчдгөөр их онцлогтой ш. Тэгэхгүй бол одоо манайхан ч нөгөө жак маань харваад л илүү янз болоод нэлээд хүч ороод л тэгдэг штэ. За ингээд ер нь бол энэ болохоор long travel гидер жак гэдэг энгийн метр тавтай ч юм уу өндөр жакуудаас энэ хамаагүй илүү өргөдөх. Хүмүүс харчаад энийг богинохын юм уу ямар юм уу гэд их өндөр өргөхгүй юм биш үү гэж бас бодоод идэг юм шиг. Энэ болохоор энгийн метр тавтай өндөр жакуудаас илүү өргөдөг ийм жак байдаг шүү манайхан. Тэгээд за энэ бүл өргөөл. За энд хийж байгаад өргөл бүр илүү дэш өргөнө. За нэг юм. За одоо ингэж өргүүлж байгаа л доогуур нь шургуулах Max Trax байвал авчраа шургуулчих шүү дээ. Манайд бол мэдээж хэрэг Max Trax байгаа. За одоо шаврын тавцсан буюу одоо recovery board үү те. За манайд бол Trade Pro Max Trax гэдэг нэг хоёр төрлөө байгаа гэдэг шүү дээ. За энэ бас энийг одоо энэ доогуур ингэж зөв чиглэлд нь харуулаад хийчих шүү дээ. За одоо энийг болохоор энэ талдаа. За мэдээж хэрэг чинь татдаг тал дайрах хэвээр тал гэж байгаа. Тэрийгээр нэг тааруулаад хийчлээ. Одоо ингээд машины ер нь гიშгүүлээ дайрахад ямар ч асуудалгүй гараад ирнэ гэсэн үг байхгүй. За иймэрхүү байдлаар хайжак бол хэрэглэгдэнэ. Ялангуяа юм ганцаараа явж байгаа ганцаараа машин явж байгаа тохиолдолд ийм цастай үед бас их амар болох нь. Одоо эндхийн цасыг харахад л одоо энэ бараг 40-50 цент. Шууд доотлол линий хамгаалалт дээр тулчж илээ тэгээ бүр таг тулж илээ. Тэгэхээр цастай үедэд бол хайжак борд хоёрыг нийлүүлээд нэг ингэж ашиглаж болох нэ. За одоо энийг буулгахдаа болохоор бүгдээ ер нь бол гайгүй амархан бас. Ингээл одоо нөгөө жак чинь буулгахад так гээл тэгэнгүүтээ нөгөө харавчих гээл янз бүр болоод байдаг шүү дээ. Энд дэр болохоор ингээл одоо ингээ буулгалаа. Энд дэрэн дараа ингээл суллаад авчих шүү дээ. Зя болцоо.